Өнөөдөр ярих хэрэгээ эзэн өөрийнх нь дотны найз түүний үнэнг хүмүүс цурхал тараа явааг мэдээд аимшигтэй төлөвлөгөө гаргадаг. Тэд эгч дүүс мэт бүх цаг хугацааг хамтдаа өнгөрөхөөс гадна хүмүүс тэднийг ихрүүд гэж дууддаг байлаа. Охид модельоор ажилладаг байсан ч хохирогч эмэгтэй найзынхаа тухай ардуур хойгуур нь цурхал тараснаас олж өнөх найз нь уралжээ. Тэглээгээд ийм шалтгаанаар найзаагаа алах хүртэл төлөвлөгөө зохиох нь зөв юм болов. Өнөөдөр бүгдээрээ Julian Robles гэх эмэгтэй хэргийн тухай ярилцахаас гадна хэрхэн энгийн нэгэн чизбургерийн төлбөрийн баримтаар цагдаа нар хэргийг илрүүлсэн тухай мэдэж авах болно. Ингээд хэрэг рүүгээ орцгоё. 2012 оны 11 сарын 6-ны шөнө дунд болж байхад хоёр охин Филиппиний Пасай хотын Макабагаал Буловард гудамжаар алхаж явлаа. Тэд хамтдаа кино театрт кино үзээд гарч ирсэн бөгөөд тэдний нэг нь болох Цэнхэр өмд мөн Цэнхэр магтай охин утгагүй хийх гэж байгаа шинэ моделийн ажлынхаа тухай ярьж сэтгэл хангалуунаар явж илаа. Гэтэл гинэтхэн хар өнгийн машин тэдний урд ирж зогсоход тэр сайхуур амьсгал алга болдог. Машинаас нэг хүн гарч ирээд Цэнхэр хувцастай охиныг машиндаа чирж оруулаад яваад өгсөн ба нөгөө охин нь ард нь гайхсан байдалтай үлджээ. Удалгүй цагдаа нар түүнийг авч байцаагаар цагдаагийн газар руу авч явсан байдаг. Ингээд үүрээр охиныг хулгайлсан хар өнгийн Mitsubishi Montero спорт машин Кубао Кузон хотын 18 дугаар өргөн чөлөөнд харагдсан байна. Тэнд нэгэн сургуулийн гадаа буунду хэд хэдэн удаа гарсан ба хүмүүс уг газар очиж үзэхэд аимшигтай зүйлтэй нүр тулгардаг. Дээгүүрээ Цэнхэр магтай охин замын хажууд хэвтэж байхан тэрээр аль хэдийн үхсэн ба хоёр нүд нь шоконд орсон байдалтай маш томоор нэгдэн гартаа тортой зүйл барьсан. Мөн гар нь тэр чигтээ цусаар будагдаж биед нь бууны сумны шарх хит хит харагдчихлаа. Тэнд бужигнжсэн хүмүүс хар машиныг алга болохоос өмнө тэр даруй TWO 505 гэсэн машины дугаарыг нь тэмдэглэж амжсан. Охиныг морогт авчирсны дараа түүний гэр бүлийнхэн цагдаа нарын дуудлагаар очсон байдаг. Julian Robles эмээх энэ охин бол дөнгөж 20 настай залуухан охин байсан ба тэр орой үл мэдэгдэх хүнд хулгайлагдаж хэдхэн цагийн дотор алагдсан байдалтай болсон. Энэ охины гэр бүл хайртай дотны хүмүүс нь жаажаа хэмээн дууддаг байсан ба маш том хүсэл мөрөөдөлтэй яриасаг бас амьдралын идэвхтэй нэгэн байлаа. Тэрээр коллежид суралцж байсан ч гэр бүлийнхээ санхүүгийн байдлаас олж 3 удаа завсарлага авсан. Хэдийгээр айлын багч гисэн хизээж хойшоо сууж гэр бүлийнхээ санхүүгийн асуудлаас зайлсхийж байгаагүй. Жаажаа сургуулийн амжилттай төгсөөд гадаадд ажиллаж гэр бүлдээ туслах мөрөөдөлтэй. Хүүхэд байхасаа л амьдралд хариуцлагатай хандах талаар суралцаж хичээлийнхаа хажуугаар ажилхийн цагаа маш сайн зохицуулж чаддаг байсан. Тэрээр хагас цагаар модельийнхээс гадна ABS, CBN телевизэд хөтлөгчөөр ажилладаг байлаа. Амьдралд нь ямар ч асуудал тулгарсан зорилгодоо хүрнэ гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй дайчин охин гэдэг нь хүн бүхэнд ойлгомжтой харагддаг гэжээ. Охин алга улсын эргээр цагдаа нар ажиллаж байх үеэр Манилагийн өөр нэг хэсэгт Луз Родлес буюу Жажагийн ээж эргэж ирэхгүй байгаа охиндоо санаа зовнон сууж байлаа. Охин нь гарахдаа сургуулаа яваад дараа нь найз Алтиатайгаа уулзаж шинэ телевизэн ажил хөөцөлдөн гэж хэлээд явжээ. Хэдийгээр муу савин дурж охиноо явуулахыг хүсэхгүй байсан ч сайн найз Алтиатайгаа уулзна гэдгийг нь сонсоод явахыг нь зөвшөөрсөн байна. Жажа Алтиа гэх найзынхаа ачаар моделийн салбарт анх хөл тавьснаас гадна үүгээрээ олсон мөнгөөр цочид буудал ба рестораны менежментийн чиглэлээр суралцах сургалтын төлбөр хүртэл олсон. Энэхүү моделийн ажил нь заримдаа Жажаг хэд хоног гэртээ эргэж ирэхгүй байх шалтгаан болдог байсан ба өөрөөсөө ихч Алтиа хэмээх найзтайгаа байгаа гэдгийг мэддэг болохоор ээжийнхэн сэтгэл арай амар байдаг байсан. Алтиа хэмээх энэ эмэгтэй бол нэг хэсэг моделийн ертөнцид өөрийн гэсэн карьерийг тогтоож исэн. 2010 онд FHM сэтгүүлийн Girlfriend of the Month болж исэн ба Жажаг хамгийн анх энэ салбарт хөл тавиулсан нэг. Жажагийн төрсөн ах альбом сүүлд хэлэхдээ манад үг гэртээ тэдэн дэрнэ гэж хэлсэн л яг тэр өдрөө цагаа бариад ирдэг байсан гэж ярьсан. Хэрэг гардаг өдөр ч гэсэн гарахдаа орой буцаад ирнэ гэж хэлээд явсан ч эргэж ирээгүй гэжээ. Морг руу орж биеийг таних үеэр альбом дүүгээ харж мөн гэдгийг нотолсон ба тэр үед ээжийнх нь ухаан самуурсан байлаа. Охины ээж Луз өөрийнх нь биеийн нэг хэсэг үгүй болсон мэт мэдэрч хайртай охиных нь аимшигтай дүр төрх харахад ч хэцүүлээ. Түүний хэлснээр Жажа бол хитрхи сайхан сэтгэлтэй охин ийм аимшигтай байдлаар хүүхэн огт бишээ гэсэн байна. Шинжилгээний дагуу Жажа бэлгийн алдлагад өртөж толгойдоо болон зүүн хазар мөр мөн баруун гуйндаа тус тус буудуулсан байгааг тогтов. Тэрээр яг л хог мэт замын хажууд хаягдсанаас гадна өөрийг нь тодорхойлж болох ямар нэгэн зүйл эргэн тойронд нь огт байсангүй. Харин гат нь маш чангатгсан байдалтай олцсон пластик тор байсан ба үүн дотор нь чизбургер шарсан төмс мөн төлбөрийн баримт. Кузон хотын цагдаа нар Жажагийн өнгөрсөн 24 цагийн турш юу хийсэн тухай түүний гэр бүлээс асуулаа. Энэ үед харин Алтиа гарч ирдэг. Хэрэг болдог шөнө Алтиа хамгийн анх найзаагаа хулгайлагдсан тухай цагдаа нарт мэдээлсэн ч Жажагийн гэр бүлд юу ч хэлээгүй. Түүний ярьснаар 11 сарын 6-ны шөнө 12 цаг 30 минутын үед Жажа тэр хоёр дэлхийн арилжааны төв рүү явхаар такси үлээгээд зогсож байх үеэр нэгэн хар өнгийн машин ирж найзыг нь аваад явсан ба хитрхи цочирцсноос болоод машины дугаарыг тогтоож амжаагүй гэжээ. Хэдийгээр цагдаа нар охиныг алга болсон гэдэг мэдээллийг авсан даруйда шуурхай ажиллаж эхэлсэн боловч хүн хулгайлсан машины тухай буруу мэдээлэл өгсөн Алтиагийн мэдүүлгээс олж барьж чадаагүй. Тэгэхээр тэр орой Алтиа цагдаа нарт үнэн зөв мэдээлэл өгсөн бол Жажа амьд байх ч магадлал их байсан гэж хүмүүс сүлдэн дүгнсэн.
Харин мөрдлөгийн үйл ажиллагаа хэргийг өөр талаас нь харж Жажагийн гараас олцсон чиз бүргэрийн баримтыг шалгаснаар олон мэдээлэл цуглуулж чаддаг. Энэхүү баримт нь Макдоналдсын нэгэн салбараас 11 сарын 6-ны шөнийн 2 цаг 33 минутанд худалдаж авсан баримт байлаа. Цагдаа нар уг газар очиж CCTV-г шалгаж үзэхэд бүргэр авсан хүн нь нэлээд том биетэй, өндөр, мөн биеэрээ олон шивэстэй эрэгтэй хүн байв. Энэ үнийг цааш нь шалгахад Алтеагийн найз залуу гэдэг нь батлагддаг. Фернандо Киумба Жуниор буюу GR гэж дууддаг тэрээр Алтеаг харан өнгийн Монтеро спорт загварын машинаар гэрт нь хүргэж өгдөг байсан нь тэр авийн хүмүүсийн яриагаар тогтоогддог. Цагдаа нар CCTV-гээр харсан бичлэгийн дараа сэжиг авч Алтеагийн гэрт очин уулзаж мөн тэдний эргэн тойрны хуршүүдээс мэдүүлэг авч эхлэхэд тэдний нэг нь Алтеагийн гэрэн гадаа хар өнгийн TW 505 дугаартай машин олон удаа харж исэн гэдгээ хэлжээ. Энэ дугаар хэрэг гарсан орой гэрчүүдийн мэдээлсэн машины дугаартай яг таарчлаа. Цагдаа нар машин эзэмшигчийн нэрийг шалгаж үзтэл GR-ын ээжийн нэр байдаг. Нэгэн толон нотлохоонууд Алтеа руу чиглэж байгаа тул түүнийг хайж гэрийнх нь гадаа 3 хоног хүлээсний эцэст тэндээс хөдөлсөн нэгэн машиныг дагаж явжгаад GR-ын өвөг дээдсийн гэрт очисон ба уг газар үнэндээ хосууд нуугдчихсэн. Филиппин улсад өвөг дээдсийн гэргэж хэдэн үеэрээ амьдарч ирсэн байшин сууцыг хэлдэм байна. Цагдаа нарыг очиход уг байшингийн гадаа нөгөө хар өнгийн Монтеро зогсжээ. Бэмб гаригийн орой Жажагийн хэргийг хариуцж исэн мөрдлөгийн багийн ахлах хулсаар исэн овоохот нэгэн эмэгтэй байгааг анзаарчээ. Тэрээр уг охиныг Алтеа хэмээн нэрээр нь дуутахад Аан гэж хариулснаар өөрийгөө барьж өгдөг. Хотуудыг цагдаа нар байршлан Кузан хотын Карингал саатуулах төв рүү хүргэжээ. Хэдийгээр GR өөрийгөө энэ бүхэндээ ямар нэгэн холбоогүй гэж хэлсэн ч Алтеа бүхнийг хэлчилж найз залууга үүнд буруутгадаг. Энэ бүхэн зүгээр л Жажад хатуу сануулга болоод өнгөрөх ёстой байсан ч эцэстээ санаанд оромгүй байдлаар төгссөн гэж хэлдэг. Сэтгүүлчид Алтайгаас сурвалжлага авахд тэрээр уйлж нас орсон найздаа харамсаж хизээж түүний амьд хүрэх тухайга бодож байгаагүй гэж хэлсэн. Хэдийгээр охтууд бусдын нүдэнд маш сайхан нөхөрлөж яваа найзууд мэт харагддаг байсан ч бодит байдал дээр олон асуудалтай байлаа. Жажа Алтайгийн хойгоор хүмүүс түүний хүүхдтэй гэдгийг нь хэлсэн дуурлаж дотроо өс сансан байжээ. Учир нь энэ ярианаас болж олон ажлын боломжуудыг алдсан. Уурлаж уцаарсан мөн үл хүндлэгдсэн мэдрэмж авсан Алтайа өөрийн найз залуу болох 32 настай шивэсний бизнес эрхэлдэг GR-тай уулзан зөвлөгөө авахар шийдэв. Харин найз залуу нь Жажаг хатуухан сургаад өгөхөд болно гэсэн санаа гаргадаг. Алтайа энэ бүхнийг ярьж байхдаа сэтгүүлчдийн өмнө уйлж түүний найз залуу болон хамтрагчид нь Жажаг хүчрхийлнэ гэж бодоогүй гэж хэлдэг. Тэрээр энэ төлөвлөгөөг зөвшөөрсөн ганц шалтгаан бол GR өөрийгөө ийм төрлийн ажилдаа сурамгай өмнө нь хизээч алдаа гаргаж байгаагүй бас маш олон таньдаг хулгайн залуустай гэж хэлсэн байсан. Алтайгийн хэлснээр тэр зүгээр л найзаагаа дахир дутуу болохыг хүссэн гэдэг. Тэгээд яг хэрэг гардаг өдөр GR болон түүний нөхөд Жажаг авч явахад Алтайа өөрийгөө сандарч балмагдан бушуухан энэ бүгдийг зогсоож найзаагаа машинаас буцааж авахыг хүссэн гэжээ. Тэрээр өөрийгөө төлөвлөгөөнд оролцсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч хэргийг илүү ноцтой болгосон хүн нь GR гэж буруутгалаа. Хэрэг гарсан шөнө Алтайа замын дэргэд уйлж байгаа байдалтай болдож цагдаагийн газраас GR руу залгажээ. Хэдийгээр найз залуу нь түүнийг юу ч хэлэхгүй байхыг сануулсан ч Алтайа найзаагаа хулгайлгдсан тухай цагдаа нарт мэдгдсэн. Тэр өдрөөс хойш хэдэн өдрийн турш Алтайа сошиалд гэмгүй нэгэн битээр жүжиг тоглодог. Өөрийн Facebook хуудсанда Жажатай хамт ахуулсан зураг бичлэгүүдийг хуваалцсан. Өөрсдийгөө ямар их дотн нөхөрлөдөг байснаа мөн хизээч нэгэндээ муу санах хүмүүс биш гэдгийг харуулж байгаа юм шиг оруулсаар л байсан. Сүүлийн үед хүмүүс иймэрхүү байдалтай хүмүүсийн анхаарлаас мултрах аргыг ихээр хэрэгэлдэг болсон. Харин энэ удаа цагдаа нар Алтайагийн эдгээр оролцоогуудыг тоогоогүй бөгөөд түүнийг хамгийн ихээр сэжилж байсан. Цагдаа нарын таамгийг илүү баталж өгсөн бас нэгэн баримт бол хэрэг гардаг шөнө Жажаг хулгайлагдсны дараа нэгэн сурвалжлагчийн камерт хүрсэн бичлэг байлаа. Уг бичлэгт Алтайа маш тайван эрүүл саруул ухаантай мөн мөрдлөгийн ажилд санаатайгаар саад болж байгаа юм шиг харагдсан байдаг. Тэрээр уг орой цагдаа нарт буруу ташаа мэдээлэл өгч гэмт этгээдийн унаж авсан машиныг ч өөрөөр тайлбарласан. Эдгээр сэжигтэй үйлдэлүүд нь цагдаа нарыг түүний сошиал цаасан мэдээлэлд үл итгэхэд хүргэжээ. Алтайа баригдсны дараа сурвалжлагчдын өмнө маш ихээр уйлсанд хүмүүс дургуутаж зүгээр л өрөвдөлтэй харагдах гэж жүжиглэж байна гэдэг. Харин GR баригдсныхаа дараа уг өдөр хамтран ажилласан хүмүүстэй барьцлуулахаар цагдаа нарыг нэгэн нууц байшин руугаа авч явдаг. Тэндээс цагдаа нар 22 настай GR Варажи мөн 38 настай Жилан Пасвилан нарыг барьчилжээ. Эдгээрээс Пасвилан өмнө нь биедээ буу авч явж исэн эргээд барьцлагдчихсан суудатай. Уг газар Бахад Усман хэмээх өөр нэгэн сэжигтэн байсан ч цагдаа нартай буудалцаж байх үедээ алагдсан байна. Эдгээр баривчлагдсан хүмүүсээс Варажигийн өгсөн мэдүүлэг чухал нөлөө үзүүлсэн бөгөөд тэрээр Жажаг яг хэрхэн алагдсан талаарх мэдээллүүдийг өгсөн. Гэмт хэргийн төлөвлөгөөг хэрэг гардаг шөнийн өмнөх өдөр гаргажээ. GR тэр өдөр Варажи болон Эприн Талиб хэмээх хүнтэй уулзаж тэднээс тусламж хүссэн. Үргэлж өөрт нь сайхан хандаж үнтэй уух зүйлс мөн амттай зүйлсээр дайлдаг байсанд нь талархсан сэтгэлээр Варажи GR-ын төлөвлөгөөнд оролцох оруулжээ. Тэрээр мэдүүлэг өгч явахдаа муслим шашинтай хүмүүс сайхан сэтгэлийн хариуг үргэлж үнэнч зам байдал бүр амиараа харуулдаг гэж хэлсэн байдаг.
Мөн хэдийгээр би төлөвлөгөөнд оролцсон ч Жажагийн аллагт оролцоогүй гэж мэдүүлсэн. Цагдаа нар түүний хэлсний дагуу шалгаж үзэхэд хэрэг гардаг шөнө 9 цагийн орчимд Жажа Алтиа хоёрын байсан газраас холгүй ах ресторанд GR Эприн Талиб мөн Варажи нар хоол идж байгаа нь камерын бичлэгт үлджээ. Тэндээс гарч GR-ийн машин суусны дараа Алтиагаас бид хоёр кино үзэж дуусаад такси хүлээж ийна гэсэн мессеж ирсэн. Үүндээ Алтиа тэр үед Жажад нэг компани менежертэй уулзах ёстой гэж худлаа хэлээд хамт такси хүлээсэн. Ингээд 12 цаг 30 минутын үед гэмт этгээдүүд октод дээр очиж Талиб Жажаг машин руу чирэн оруулжээ. Тэд өөрсдийн царайг харуулахгүй тулд Жажагийн нүрийг тагласан. Залуус Жажагийн хажууд ярихдаа нэгнийгээ жинхэнэ нэрээр нь дуудахгүй байхаар тохирсон ч Варажи Жиаийг Ж хэмээн дуудснаар Жажа түүнийг хэн болохыг нь мэджээ. Жажа уг нэрийг сонссон даруйда түүнээс өршөөл хүсч найз охиных нь хойгоор цургалт хараасандаа уучлахгүй зүгээр явуулаач гэж орилж эхэлсэн. Харин өөрийг нь жинхэнэ нэрээр нь дуудсанд GR Варажид ууралсан ба энэхүү алдаанаас нь болж Жажа эцэстээ амь өргөцсөн байна. Тэд нэгэн нууц байранд ирээд Жажаг Талиб өрөөрөө дагуулan орж Варажиг гадаа байхыг тушаажээ. Яг энэ үеэр Алтиа GR руу залхан өөрийгөө Пасай хотын цагдаагийн газар байгаагаа хэлснээр тэрээр нууц байрнаас явсан. Харин нууц байранд Талиб Жажаг хүчирхийлж түүний орлого чимээг Варажи гаднаас сонсцсон. Варажигийн гэр уг нууц байрнаас холгүй байрладаг тул хараад түр унтж байхад нь түүнийг өөр нэгэн хамтран ажилласан хүн сэрээгээд аалц сэрчгэлээг. Энэ үнийг Талиб дуудаад энд нэг хөөрхөн охин байна гэж мессеж бичиж авчирсан байжээ. Варажи нууц байранд очих үед Аалтус Жажаг чирхийлж байсан бөгөөд 45 калибрийн буу барьсан байлаа. Тэрээр энэ байдалд ихээр дургуутаж GR бидэнд охиныг харж байгааг даалгасан. Түүний хүчинтэх нь бидний төлөвлөгөөнд анханасаа байгаагүй гэж эсгэргүүцсэн ч нэмэр болоогүй. Харин Аалтус түүний хэлсэн үгийг үл тоохоор барахгүй яагаад иймхэн зүйлийн төлөө сүржигнээд байгаа юм бэ гэж уралжээ. Тэгээд зогсохгүй угаасаа охиныг дараа нь хөнөөхөөс хойш одоо яасан ч хамаагүй гэсэн байна. Энэ үеэр GR цагдаагийн газраас Алтиаг аваад буцах замаараа Макдоналдсаас авсан чизбургертэй нууц байранд ирлээ. Тэрээр ууттай чихэн Варажид өгөхөд Варажи Жажад өгөхөөр түүний байсан өрөөр нь очдог. Хаалгыг нээгээд Алтус GR-ыг ирснийг сануулхад тэр хээвнийг аль хэдийн Жажаг хүчирхийлээд дууссан гэж хариулсан байна. Ийхүү мөнөөх хэргийг илрүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн чизбургерийн баримт Жажагийн гарт оржээ. Алтсыг гарч явсны дараа Варажи охиныг тайвшруулахыг хичээж "Чи өлсч байгаа үстэй. Энийг идчихээ. Дараа нь бид нар чамайг гэрчин үргэж өгнө" гэдэг. Харин эдгээр болж байгаа зүйлс цочирдож шоконд орсон Жажа хоол идэхээс татгалзаж зүгээр л өөрийг нь тавьж явуулахыг хүсдэг. Хөөрхөн охин үнэхээр бүх зүйл дууслаа гэж итгэсэн ч GR аль хэдийн Талиб болон Аалтс нарт түүнийг хөнөөхийг даатгсан. Чизбургерийн тор барьсан жигтэй Жажа мөнөөх монтера машинд суугаад явжээ. Харин Варажи энэ удаа машин цуугаагүй. Тэгээд Аалтс эргэж ирэхдээ Жажагийн толгойд нэг удаа будаж түүний дараа Талиб охины бие рүү хэд хэд удаа буудсныг хэлсэн. Тэд охины биеийг машинаас гаргаад хэргийн газраас цугцсан нь нэ. Ийхүү охиныг айлган сүрдүүлж гэмтэх санаатай байсан анхны төлөвлөгөө эцэстээ аимшиг түгэн амны хэрэг болон дуусган тэр. Харамсалтай нь Талиб болон Аалтс нар цагдаад баригдаагүй бөгөөд өнөөдөр хүртэл эрх чөлөөтэй яваа. Хэргийн шүүх хурал 2013 оны 2 сарын 12-ны өдөр болж Пасивлан аллахын хэрэгт гин буруугүй тооцогдож зөвхөн галт цэцэг бидээ авч явсан хэмээх дүгнэлтэнд хүрсэн байдаг. Гэвч уг оны 6 сар тэрээр гэртээ буудуулсан байдалтай болсон. Харин түүний эхнэр нөхрийнхөө өвхлийн эрэгт мөрдлөг явуулахаас татгалзжээ. Варажи энэ бүхий л хугацаанд гэмт хэргийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч сургууй алга болоод байгаа хоёр алуурчдын тухай мэдээллээр хангаж цагдаа нартай хамтран ажилласан. Тэрээр Жажагийн алгад хамааралгүй байсан тул охины ээж түүнийг уучлсан гэдэг. Гэмт хэрэгтэн болох хостуудын хуулийн баг өөрсдийн үйлчлүүлэгчтэй хууль бусаар баригдсан юмээ үзэж маш тодорхой байгаа нотлох баримтуудыг өгөөсгсөн. Гэхдээ шүүгээс тэдний оролцоогуудыг алхам бүртэн нцааж байгаа. Хэдийгээр баталгаанууд нотлох баримтууд олон байгаа ч ялыг оноох шийдвэр гаргалгүйгээр одоогоор 10 гаруй жил өнгөрчээ. Мэдээж Жажагийн гэр бүл шудраг ёс ялна гэж найдаж байгаа. Харин Алтиа болон GR нар одоо болтол Кузан хотын шоронд шүүгийн шийдвэр хүлээн хоригдсоор байгаа юм байна. Жажагийн хэрэг Филиппин улсын ард иргэдэд хуульдаа дахин шинжилэлт хийх хэрэгтэйг сануулсан. Иймэрхүү сул хуулиас болж буу зэмждэг этгээдүүдэд гэмт хэрэг хийх боломж маш их бүрдэж байгаа гэж үздэг. Үүнээс гадна найзаагаа анханасаа алах санаагүйгээр зүгээр л сануулга өгөх зорилготой байсан гэж хэлсэн Алтиагийн үгс олон хүмүүсийн эргэлзээг төрүүлсэн. Өөрийн төлөвлөгөөндөө гадны хүмүүсийг хөлсөлж цагдаа нарыг төөрөгдүүлсэн зэрэгээс нь харах юм бол анханасаа энэ бүхэн аллахын шин чанартай байсан нь нэлээд байгаа. Одоо болтол ялын тогтоол гараагүй учраас авах ялаа хөнгөлөхийн тулд жүжиглэж байгаа гэж үзсэн хүмүүс их байдаг. Хэдийгээр Алтиа Жажаг айлгах болсон шалтгаан нь хойгуур нь цуургалт хараснаас болсон гэж хэлсэн ч талигаач ээж үнийг хатуу үгүйсгсэн. Тэрээр охин нь хизээж өөр хүний хойгуур бусдад цуургалт харааж найздаа саад болох хүн бишээ гэж хэлдэг. Түүний хэлснээр охинд маань ажил олж моделийн салбарт хөл тавихад нь тусалсан хүн бол Алтиа байхад яагаад найзаагаа хараар муу ярина гэж. Охин маань зүгээр л түүнээс илүү их ажлын санал авч карьертэй болж байсан болохоор Алтиа энерги хийсэн. Хэдийгээр араар нь муу ярьсан байсан ч аллахаар шийдэн гэдэг байж болох зүйл үү хэмээн сэтгүүлч нарт хэлснээс гадна Алтиад муу мухай ирээдүг хүсэж байгаагаа илэрхийлээд амжсан байдаг. Ингээд харахад сайн найзууд гэсэн нэрийн дор маш олон асуудалтай хүмүүс байдаг. Хүнтэй нөхөрлөختөө яг хаана
хязгаараа тавих вэ гэдгээ сайн мэддэг байх ёстой юм шиг.